Томилтой сэрлийн нэвтрүүлгийн удаагийн дугаарыг бид Орхон аймгаас бэлтгэлээ. Анх удаа орон нутагт уур амьсгалын өөрчлөлт ба хот чуулганыг зохион байгуулж, Баруун Бүсийн аймаг орон нутгийнхан хамрагдсан юм а. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахад бүс нутгийн хувьд хэрхэн анхаарах, хүмүүрийн оролцоог хааш нь чиглүүлэх зэрэг чуулганаар хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцсэн юм. Уур амьсгалын өөрчлөлт ба хот чуулганаар өнөөдөр үүсэж байгаа нөхцөл байдал цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлвэл илүү оновчтой талаар чуулганд оролцогчид хэлэлцсэн юм а. Бүс нутгийг хамарсан бодлогын хэмжээнд анхаарах шаардлагатай асуудал их хөндөж байлаа. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр манай улсын нийт нутаг дэвсгэрийн 76.8% цөлжсөн. Сүүлийн 80 жилд агаарын температур 2.5 дахин нэмэгдсэн судалгаа байна. Мөн жил бүр хурд үндэсний хэмжээ 8%-аар багасч, биологийн төрөл зүйл 68%-аар буурчээ. Сүүлийн 20 жилийн хугацаанд байгалийн аюулт үзэгдлийн давтамж 2 дахин өссөн. Сүүлийн 30 жилд нүүрс хүчил метаны агуулмж 16.5%-аар өсжээ. Энэ бүх өөрчлөлт уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө учраас бүс нутгийн хэмжээнд анхаарах шаардлага болсныг сануулж байгааг салбарын сайд тодтогсон юм а. Улаанбаатар хотын төвлөрлийн сааруулгатай холбоотой Эрдэнэт болон Дархан хотууд руу тодорхой хэмжээний төлөвлөлтийг хийх, Эрдэнэт болон Дархан хотыг хөгжүүлэх асуудлууд яригдж байгаа. Энийг хөгжүүлэхдээ бид нар яаж хөгжүүлэх вэ гэдгээ одооноос их сайн бодох хэрэгтэй. Яагаад тэгэхээр одоо бид нар дахиад нүүрс төлөлт байдаг ч юм уу те. Яагаад бид нар нөгөө талдаа сэргэлтгэж юм шиг ашиглаж болохгүй вэ? Монгол орн шиг ийм сайхан нартай, салхитай ийм газар орон нутагт бол сэргэлтгэж юм шиг ашиглах маш өндөр дүүрэн боломжтой. Ялангуяа дэлхийн дахинаа засгийн газрууд бол хүлэмжийн ялгарлыг бууруулахтай холбоо бүхий асуудлаар гарч ирж байгаа тодорхой хэмжээний төсөл хөтөлбөрүүдийг бол дэмжиж байгаа гэсэн. За энэ дэмжлэгийн хүрээнд бол Монгол Улсын засгийн газраас мөн өнөөдөр нүүрс төлөх 100 байгууллагаас илүүтэй сэргээгт эрчим хүчийг хийгээд энэ эрчим хүчээрээ дамжуулаад олон улсын байгууллагуудад бүртгүүлснийхаа дагуу бол бид нэр тодорхой хэмжээний олон улсын байгууллагуудаас хүлэмжийн ялгарлыг бууруулсан гэдэг утгаараа санхүүжилт авахын бүрэн дүүрэн боломжууд бас бий. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахад гадны өндөр хөгжилтэй улс орнууд өөр өөрийн туршлагаа дунд болон урт хугацаанд хэрэгжүүлж эхэлсэн. Энэ туршлагыг манай улсад хэрэгжүүлэх оновчтой шийдлэгч чуулганы үеэр хөндөж байлаа. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах тал дээр Монгол улс ихээхэн анхаарал хандуулж байгаа гэж ойлгож байна. Өнөөдрийн чуулганаас хүлэмжийн хийх бууруулахад хамтын оролцоо үүрэг ямар байхыг тодорхойлох хүлээлт байна. Нөгөө талаас орон нутагт энэ тон чуулганыг зохион байгуулж байгаа нь бүс нутгийн хэмжээнд талуудын оролцоог нэмэх, орон нутаг руу чиглэж анхаарал хандуулж байгааг илтгэж байна. Дэлхийн олон улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах талаар тодорхой ажлуудыг шат дараатай төлөвлөгөө гаргаж хийж байгаатай адил Монгол улс өртөмтгий орн учраас төлөвлөгөө дунд болон урт хугацаанд зайлшгүй чухал гэдгийг онцолмоор байна. Монгол улс их онцлогтой байгаль цагуурын хувьд жилийн 4 улиралтай эрсдэс уур амьсгалтай. Тиймээс газар нутгийн онцлог тааруулж уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлого барих нь чухал гэж бодож байна. Франц улсын хувьд дэлхийн улс орнуудтай ижил хэмжээнд анхаарал хандуулж байгаа туршилгаасаа хуваалцахад бэлэн байна. Улаанбаатар хотын нийт хүн амын 60% нь уур амьсгалын өөрчлөлтөнд өртсөн. Уур амьсгалын өөрчлөлтийг тэргүүлэх шалтгаануудын нэг нь агаар мандалд хүлэмжийн хийн ялгаруулж байгаа хүний үйл ажиллагаа юм а. Иймд Монгол улс үүнтэй тэмцэхээр дунд болон урт хугацааны төлөвлөгөө боловсруулсан юм. Тэгэхээр Монгол улсын хэмжээнд бол ялгаруулж байгаа хэмжээ маань бол улс орнуудтай харьцуул харьцангуй багч гэлээ. Гэхдээ нэг живтэйгдхэн үйлдвэрлэхэд зарцуулагдж байгаа түүнээс гарч байгаа нөлөөчлөлийн ялгарлын хэмжээг бол бусад орнуудтай харьцуулахад бол 2-3 дахин илүү байгаа гэсэн юм тооцооллыг бол гаргасан байдаг. Тийм ч учраас бид бол Монгол улсын эдийн засгийг гол хөдлөх хүчин болж байгаа. Уул уурхайн ашиглалт, газар ашиглалтын асуудал, дээрээс нь мал аж ахуйн энэ бодлогын асуудал дээр бол бас нэлээдгүй анхааралтай. Бас мөн бодлогын тодорхой шийдвэр бол гаргах зайлшгүй шаардлага бол тулгарч байна гэж харж байна. За нөгөө талаар юу гэхээр нүүр хүчлийн хийн ялгарл маань бол салбаруудаар бол харилцан адилгүй байна. Тэр дотор эрчим хүчний талбар дээр бол Монгол улсын хэмжээнд бол ялгаруулж байгаа нүүр хүчлийн хэмжээ бол харьцангуй их тооцоолол бол гаргагдсан байна. Тэгэхээр бид энэ эрчим хүчний салбарт бол шинжилгээ хийх зайлшгүй шаардлага байна. За эргээд энэ маань нүүр хүчлийн хийтэй холбоотой болон агаар хүчний бохирдлын асуудал маань давхар яригдана. Хүний эрүүл амьдрах орчин
хоттой холбоотойч яригдж ирнэ гэд энэ утгаараа бол бид энэ эрчим хүчний салбартаа за тэгээд мөн түүнээс гадна бид ерөнхийдөө ур амьсгалын өөрчлөлтийг сааруулъя. За түүн дасан зохицох чиглэл дээр анхаарал хандуулах тохиолдолд бол бид бол зайлшгүй ойн нөөцл болон ногоон байгууламж за эрүүл аюулгүй орчинд амьдрахын тулд хотын хэмжээнд бол ногоон хотын одоо хөгжлийн энэ концепцийг бол хэрэгжүүлэх бол зайлшгүй шаардлага гараад байгаа. Уур амьсгалтын өөрчлөлтийн нөлөөгөөр хэд халуун болж мал бэлчээрлэх цаг багассан. Малын амьдын чин 2-10 кг-аар буурсан. Сүүлийн үед ургацын дээд хэмжээ 40 жилийн өмнөдөө харьцуулахад дөнгөж 75% хүрдэг болсныг мэргэжилтнүүд хэлж байгаа юм а. Тиймээс уур амьсгалын сөрөг нөлөөллийн эсрэг бүс нутгийн хэмжээнд зайлшгүй анхаарах шаардлагатайг салбарын сайд тодтоглоо. Мал аж ахуй зөнхөлдөг учраас уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг багасгахад юуг илүү анхаарах шаардлагатай байгааг хэлсэн юм а. Одоо болзошгүй өөрчлөлт нь яаж бидний дасан зохицож амьдрах юм бэ? Үнэхээр одоо ингээд одоо бидний урьдчилсан төсөөлж байгаа байдлаар судалгааны үндсэн дээр юу харагдаж байна вэхээр цаашдаа бэлчээрийн мал аж ахуйн одоо яг одоогийн байдлаар нь хөгжүүлэх боломжийг нэлээд хумигдах нь. Устгаатай гадаад трейдинг одоо хөгжүүлээд ингээд дотоодын хэрэгцээг бүрэн хангаж байгаа өнөөдрийнхээ байдлаар цааш нь явж чадахгүй гэдэг эргэлзээ төрж байна. За тэгэл зам тээврийн тэгэл бус нөх салбар. Ингээд Монголын эдийн засгийн гол салбарууд цаашдаа энэ байдлаар явах боломжгүй бол бидний өөр ямар аргаар амьдрах юм бэ? Эдийн засгийн ямар салбар хөгжүүлэх юм бэ? Нарийн технологи хөгжүүлэх юм уу? Аялал жуулчлал яах юм уу? Тэр нь одоо хэр зэрэг бололцоотой байна. Гэх мэтийн олон асуудал учраас энэ уур амьсгалын өөрчлөлт яг хоёр чиглэлээр юм бол Монгол улсын хувьд маш том асуудал. Зүгээр нэг бодлогын бичиг баримтын хэмжээнд биш. Үндсэндээ улсын төсний аюулгүй байдлын хэмжээнд бэлчээрийн мал аж ахуйгаа бодлогын хүрээнд засгийн газар цаашдаа энэ уур амьсгалын өөрчлөлт дасан зохицох дээрээс нь хөрсөө цэвдгээ алдахгүй тулд уур амьсгалын өөрчлөлтийг удаашруулахын тулд бэлчээрийн мал аж ахуйг бид нэр цаашдаа төр ямар бодлогоор явуулах ёстой вэ гэдэг энэ агуулгуудаа бид их сайн бодох ёстой болчихдог. Өнөөдөр яалч авахгүй засгийн газрын хувьд бол шийдвэр гаргахаас өөр аргагүй ийм цаг хугацаанд тулж ирээд байгаа. Энэ маань энэ чигээрээ үргэлжлэх юм бол 2030 он буюу 8 жилийн дараа Монгол улсын цэвдэг дахиад 25%-аар буурна. Энэ бол одоо гадны эрдэмтэд судлаачдын хийсэн тооцоо бол дахиад 25%-аар алдна гэдэг бол өнөөдөр байгаа 7.8 орчим хувийн ойн сан маань ер нь бол тэгээд 50% тэр чигтээ байх болно гэсэн. Гэтэл бид нар өнөөдөр 2030 он хүртэл нийт одоо ойжуулах талбайгаа бол бид нар дор хаяж 8.5% төрнө гэдэг юм зорилт тавьж байна. 2011 онд 8.5% байсан. 10 жилийн дотор бид нар 7.89 руу орчихж байгаа байхгүй. Тэгээд дахиад 8 жилийн зорилт тавьж иж 8.5 төрөх тухай. Гэхдээ өнгөрсөн хугацаанд сүйтгэсэн госоо хэд дахин илүү төлбөр мөнгө гаргаж иж санхүүжилт гаргаж иж тэр хэмжээнд аваач байгаа. Ийм асуудал ирчихэж байна. Тэгэхээр энэ бол өөрөө маш ноцтой асуудлаа гэдгээ бид нар их сайн ойлгох хэрэгтэй. Цаашдаа бид нар яалчгүй энэ хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлэхээс аргагүй байдалд орж байгаа гэсэн. Аймаг орон нутгууд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахын тулд ногоон хотоолох зорилт тавьж дунд олон урт хугацааны төлөвлөгөө боловсруулж эхэлжээ. Байгаль орчинд ээлтэй орон сууц барих, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах зэрэг шийдлийг нэвтрүүлэх нь зүйтэй гэдгийг чуулганы үеэр хөндөж байлаа. Уур амьсгалын өөрчлөлт, усны хомсдол, за агаарын бохирдол, хөрсний дороотлол гэсэн энэ дөрвөн чиглэлээр олон улсын байгууллагууд, байгаль орчны яам, за нийслэл, орон нутаг хамтраад мөн одоо ногоон санхүүжилт, за ногоон технологи, за мөн одоо инновац шийдлийг гаргах сайн туршлагаа судалж байна. Тэгээд Даланзадад хотын хувьд бол бас тулгымцсан асуудлуудаа шийдэх талаар мөн одоо сайн туршлагын хүмүүстэй солилцож байна. Жишээлбэл өдөх хүмүүс мод тарьсан эргэн аж ахуйн нэгжтэй бас урамшуул олгодог. Тэгээд энэ урамшуул олгодог системээ бас сайн туршлага олгож хуваалцж байна. Даланзадад хотын хувьд бас бусад хотуудаас давуу тал нь гэвэл өөрөөгөө санхүүжилдэг санхүүгийн хувьд бас боломжтой байдаг учраас бид хүн жил 7 дэд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлж байгаа. Түүний нэг нь болохоор цэмцгэр Даланзадад гэсэн хөтөлбөр байгаа. За энэ хөтөлбөр маань бол одоо тухайн хотынхоо одоо хогоо эдлийн менежмент, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх талаар тусгагдсан байж байгаа. Мөн одоо төсвийнхөө тодорхой хувийн одоо тухайн жилдээ бас ногоон байгууламж байгуулах талаар зарцуулахаар иргэдийн хурлаараа хэлцээд батлаад хэрэгжүүлж байгаа. Тэгээд энэ бас эхнээсээ үр дүнгээ өгч байгаа. Энэ жилийн үед одоо хогоо эдлийг дахин боловсруулах, за худалдан авах энэ талаар бас тусгагдсан байж байгаа. Энэ маань хэрэгжээд үр дүнгээ өгөөд явж байна. Уулзалт форумд оролцож байгаа нэгдсэн үндэсний байгууллагын
төлөвлөлийн байгууллагуудтайгаас уулзалтыг байгуулагчийн сайтаа хамтран зохион байгуулалт хийж байна. За энэ уулзалтын хүрээнд бол Хөвсгөл аймаг хүнснийхээ хэрэгцээг хангах ийм зорилтыг дотооддоо яг хүнсний ногооны хэрэгцээг хангахын зорилт тавиад ажиллаж байгаа. Тэгэхээр энийг хэрэгжүүлэхийн тулд бид нар одоо яаж н олон улсын байгууллагуудаас бас дэмжлэг тусалцаа эдний хэрэгжүүлж байгаа төслүүдээр хамрагдах боломжтой вэ гэдэг асуудлаар санал солилцсон ажлын гараа эхэлж байна. За мөн одоо аялал жуулчлалыг хөгжүүлэх тухайд одоо бид нар нэгдсэн үндэсний байгууллагын суурин зохицуулагчтай яаж хамтарч ажиллаж болох вэ? Суурин зохицуулагчийн хувьд бол Монголд өөр аялах дуртай, дээрээс нь энэ аялсан ажлаар явж байгаа үед аялсан тухай мэдээлэл бас дэлхийд дээр байгаа найз нөхдөд түгээдэг ийм инфлюенсер маягийн хүн байна. Тэгэхээр учраас аялал жуулчлалын асуудал дээр бид нар илүү анхаарч ажиллах боломжтой гэдэг ийм одоо таатай мэдээлэл санал солилцсон юм ажил боллоо. Бид дахиад цаашдаа ажлаа нарийн төлөвлөлөөд ингээд үргэлжлүүлэх болно. Хотчлтын хамгийн нэг одоо асуудалтай проблемтай асуудал нэг нь бол өөр уур амьсгалын өөрчлөлт. Дархан хот бол газар тариалангийн бүс нутгийг тойрсон төв цэг дээр нь байдаг учраас сүлжилт маш их нэмэгдсэн юм газар. За нийт одоо аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнийх нь ойн сан бол 20 орчим хувь байгаа. Тэгэхээр бид бол энэ уур амьсгалын эсрэг өөрчлөлтөнд яаж одоо тэмцэж яаж оролцох вэ гэдэг дээр бол юуны түрүүнд Монголын ерөнхийлөгчийн одоо санаачил зарласан тэр бом үндэсний хөтөлбөрт ногоон дархан 2032 хөтөлбөрөөр оролцож байгаа. За энэ хөтөлбөрийн хүрээнд бид бол Дархан хотын 16 байршил дээр яг чиглэлийн энэ мод үржүүлэг болон одоо мод тарих энэ үйл ажиллагааг хийн. За энэний нэг нь бол өөр энэ газар тариалангийн бүс нутгийн зурвшруулах ажлуудыг хийн. Өөрөөр хэлбэл энэ эслийн нүдлээс хотын одоо энэ эслийн нүдлийг зогсоох энэ зурвшруулах ажлууд хийгдэнэ. За нөгөө нэг чухал ажил бол энэ хөрсөн хамгаалах ажлууд бас хийгдэхээр төлөвлөгдөж байгаа. За хамгийн чухал зүйл бол бид энэ Сэлэн аймагт хэрэгжсэн өмнөх одоо сайхан туршлага бол энэ тужийн нарсны сэргийлт байгаа. Тэгэхээр бид бол нийтдээ 250 га газрыг төлөвлөж энд бол 10 сая одоо мод бүхий юм одоо ойн төгөл байгуулна гэдгийг бол тооцоолж одоогор ажил маань явж байгаа. За хотын хүрээнд бол бид яг энэ Дархан хотын хэмжээний нийт 9800 орчим га газрынхаа 30%-ийг ногоон байгууламжтай болгоно гэж одоо тооцоолж энэ ажлууд маань бол хийгдэж явж байгаа. Аймаг орон нутгад бол ногоон хот болох экосистемийг одоо нэвтрүүлэх тал дээр бол сүүлийн одоо 3-4 жил бол эрчимтэй анхаарч ирсэн. Яг Орхон аймгийн үед энэ чиглэлийн ажил юу ямар байдалтай хэрэгжиж байгаа вэ? Бид нар нэгдсэн үндэсний байгууллагаас одоо гаргасан нэгдсэн үндэсний байгууллагын нөгөө доктортой хөгжил тэгээд тэрний өмнө одоо Монгол улс бас баталсан байсан ногоон хөгжлийн зорилт гэдэг. Тэгээд энэ бүгдийг нөлөөд ногоон доктортой хөгжлийн зорилт 2025 гэдэг арга хэмжээг одоо хийгээд төлөвлөд явж байна. За энэний хүрээндээ бол мэдээж энэ бас ногоон хотын үзэл баримтлал, ногоон хотын одоо байх зүйл, хийх хүрх зүйлүүд за тэгээд доктортой хөгжил нь өөрөө бас юу юм гэдэг зүйлүүдийг нэлээд иргэдэд ойлгуулах энэ талын одоо бас ажлуудыг нэлээд хийж хэрэгжүүлж байгаа ажлууд хотуудад хаавын дэлхийд дахинд энийг олж хэрэгжүүлэх, энээс Орхон аймагт зохицох нь юу байгаа гэдгийг хийж хэрэгжүүлэх. За энэнийхээ хүрээнд бид нар бас одоо хамгийн боломжтой хувилбар нь бол одоо сахим эрдэнэ нэг хөтөлбөр юм аа гэж ингэж одоо гаргаж ирээд 24 он хүртэл хийх ажлаа төлөвлөөд ингээд одоо худалдаа авах ажиллагаа зарлагдаад явж байна. Сахим эрдэнэ нэг хөтөлбөрт бол манай хот төлөвлөлтийн асуудал явж байгаа, нийтийн тээврийн асуудал явж байгаа, хог аяллаа асуудал явж байгаа, иргэдтэйгээ төр хэрхэн харилцах вэ нөгөө төрийн бүтээмжийн асуудал хүртэл явж байгаа. Яг одоо манай шин сэргэлтийн бодлоготой альсан газраас зарсан шин сэргэлтийн бодлоготой дүүсгөөс ийм одоо арга хэмжээнийг гарцсан явж байгаа. За залуучуудтайгаа бид нар яаж ойлголцох юм, иргэдтэйгээ яаж ойлголцох юм гэдэг зүйлүүд дээр бид нар бас ингэж явж байгаа. Олон улсын төслөөлөлтүүдтэйгээ хамтарч энэ ажлуудыг бүгдийг одоо хийж байна. Ажил бол одоо яг эд дундаа өрнөж байгаа маш амжилттайгаар хийгдэж байгаа. Дэлхийд 5 хүүхд тутмын нэг нь унтны усны гачигдалд байгааг нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан судалж тогтоожээ. Энийн дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой өнөөдрийн дэлхийн температурыг 19-р зуунтай харьцуулахад 1.2 хэмээр нэмэгдэж, агаар мандал дахь хүлэмжийнхээ 50%-аар өсжээ. Тиймээс ногоон хот болох ногоон орчинг бүрдүүлэхэд анхаарч бодлогоо чиглүүлэх нь чухал гэдгийг салбарын амнаас хэлж байлаа. Бид тухайн одоо ногоон хөгжлийн бодлогоо уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицсон уур амьсгалын өөрчлөлтөнд эсэртэй аймаг орон нутгуудыг одоо бий болгохын тулд мэдээж ногоон санхүүжилт гэдэг юм тодорхой хэмжээгээр юм хэрэгжлийн механизмыг гаргаж өгөх хэрэгтэй. Хувь хүмүүс, олон нийт тэгээ аж ахуйн нэгж байгууллагуудын хүрээнд яаж ногоон хөгжлийг дэмжих юм бэ? Ямар ажлыг ногоон хөгжил гэж ойлгох юм? Яаж нэг ногоон стандарт байж болох юм ч гэдэг юм те. Тэр нь бол ногоон эдийн засгийн гэдэг юм ногоон санхүүжилтийнхаа механизмаар хэрэгжих юм а. Жишээлбэл банкудаас гаргаж байгаа ногоон зээлүүдийн одоо категориуд байна.
тий. Нөгөө төгөөр одоо юу гэдгийг банк санхүүгийн байгууллагуудын одоо зорж байгаа ногоон зээлийн тэлэлтийн асуудлууд байж байна. Энэ бүх зүйл дээр аж ахуйн нэгж байгууллагууд, төр засаг, за нөгөө талаас бол аймаг орон нутаг, хувь хүн гэдэг бүх эдис бас энэ талаар ойлголттой байж энэ ажил бол бодиттой одоос ажил хэрэг болох юм а. Тэр утгаараа банкуд маань тий санхүүгийн одоо байгууллагууд маань бас ногоон зээлийнхаа өөрсдөө үйл ажиллагаагаа танилцуулах, харилцан одоо аймаг орон нутгийн түвшинд хэрхэн одоо тий үр дүнтэй ажлууд хийх вэ гэдэг талаар ярьлаа. Ер нь бидний мэдэж байгаачлан ногоон зээл, ногоон санхүүжилт гэдээ ярихлаар дандаа л Улаанбаатар хотын хүрээнд ирээд байдаг. Эрчим хүчний хэмнэлтийг ярьдаг. Эсвэл байрны одоо дулаалга тий орон сууцны одоо дулаалга эсвэл одоо байшингийн одоо дулаалгатай холбоотой асуудлыг ярьдаг. Эсвэл нь одоо тий янз бүрийн одоо юу гэдгийг нойлтой холбоотой тий цэвэрлэг байгууламжтай холбоотой юм асуудлуудыг яриад байдаг. Гэтэл орон нутгийн түвшинд тэгвэл ямар онцлогтой байх вэ? Аймаг орон нутгуудад бас ижилхэн хотууд байна. Аймаг орон нутагт ижилхэн одоо нэг сум гэдэг амьдрал ингээ өрнөж байгаа. Тийм тохиолдолд бид нар энэ ногоон зээлийн категорийг яаж өргөжүүлэх юм? Юуг нь ногоон гэж үзэх юм гээд энэ асуудлаа ч гэсэндээ нэлээд бодиттой ажил болох үгүй юм болсон. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахын тулд сэргийгт хэрчим хүчний их усүр ашиглах, гэр хороолол, шахмал түш ашиглаж, орон сууц дулаалгах, Евро 5 стандартын шатхуун хэрэглэх, малын тоог бууруулах, өтхийг боловсронгуй болгох, нүүрсний уурхай метан хий ашиглах, хог хаягдлыг дахин боловсруулснаар уур амьсгалын сөрөг нөлөөллийг бууруулахад тодорхой үр дүн гарна гэдгийг хэлж байна. Хэр үеийн ажлыг хийхгүй бол бид хэдэн тэрбум доллараарч үнэлээд баршгүй эрсдэлтэй уур амьсгалтай орон болох эрсдэл ойрхон байгаад байгаа юм а. Сүүлийн үеийн усны тоолгоор манай улсад 3000 орчим усны их усүр ширгэсэн гэх судалгаа байна. Уур амьсгалын өөрчлөлт ба хот чуулганы үеэр залуусын оролцоог нэмэх, тэдний оролцоотой зөв амьдралын дадал суулгах нь бодит өөрчлөлт гарахны гарц гэдгийг салбарынхан хэлж байлаа. Тиймээс ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдыг хамруулж, уур амьсгалын сөрөг нөлөөлөл ямар их хор хохиролттой болохыг ойлгуулж, бусаддаа зөв мэдээлэл түгээх, цаашлаад хог хаягдал дахин боловсруулах, түлшний хэрэглээг бууруулах зэрэг мэдээллийг өгсөн юм а. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг сэргийгт хэрчим хүчийг ашиглах, хогоо дахин боловсруулж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах нь чухал гэдгийг судлаачид хэлж байна. Тиймээс энэ төрлийн мэдээллийг өсвөр үеийнхэнд ойлгуулах, энгийн өдөр тутмын амьдралдаа дадал болох зүйлийг чуулганы үеэр хүндсэн юм. Хамгийн чухал нь өсвөр үеийнхэн өөрсдийн сурсан мэдснээ бусдад дамжуулах, уур амьсгалын сөрөг нөлөөллийн үр дүнгийн талаар ойлголт өгөх нь чуулганы нэг хэсэг байлаа. Энэ бүгдийг дүгнээд хэлэх юм бол нэгдүгээр одоо юу гэдэг хүүхдүүд, залуучууд маань бол бие биенээсээ суралцах, багш сургуулийн мөвчлөгчдөрөө дамжуулан мэдлэг мэдээлэлээ дэвшлүүлэх, мөн одоо юу гэдэг холбогдох одоо яамд, холбогдох засгийн газрын байгууллагуудаараа дамжуулаад бас яах нь өөрөөсдийнхөө төвшөнд мэдээлэл авах, эргээгээд тэр авсан мэдээлэл, авсан одоо юу гэдэг боловсролоор тулгуурлаад тодорхой үр дүнд хүрэхээс одоо жижиг одоо санаачлагууд, жижиг төслүүдийг хийх юм боломж олцоотой байдгийн байна гэдэг бол ингээд харлаа. За нөгөө төгөр бас зарим сургуулиудын хүрээнд ч гэсэндээ агарын бохирлыг одоо хэрхэн бууруулах юм ч гэдэг юм уу те. Эсвэл одоо эко одоо санаачлага, эко бараа бүтээгдэхүүнийг одоо гаргахтай холбоотой хүүхдүүд маань санаачлагууд гаргаад бодиттой бүр одоо ажлууд ингээ хийцэн байж байгаа жишээ те. Тэгэхээр хүүхдийн хүчийг, залуусын хүч оролцоог бол өчүүхэн тэтгэр бол үнэлж болохгүй. Энэ бол маш том одоо оролцоо юм а. Магадгүй нийт нийгмийн оролцоог 100% гэж асуух юм бол хүүхэд залуучуудын оролцоо бол бараг 80%-ийг нэзлэх юм а. Яагаад гэвэл бид нар чинь залуучууд хүүхдүүдийн орон шүү дээ те. Уур амьсгалын өөрчлөлтөөс болж дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн ялгарал зэрэг мэргэжлийн үг хэллэг үүний цаана ямар их эрсдэл учирч болохыг өсвөр үеийнхэн зориулж мэдээлэл өгсөн юм. Нийтдээ 150 орчим өсвөр үеийнхэн чуулганд хамрагдлаа. Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь ер нь хэд дулаан байж байгаа түүтэн болох ч юм уу эсвэл хүүтэн байж байгаа дулаан болохыг би уур амьсгалын өөрчлөлт гэж бодож байна. Харин өсвөр үеийнхэнд яаж нөлөөлж чадах вэ гэвэл байгаль орчноо хайрталж гээд ер нь ил хог хаяхгүй ч юм уу тиймэрхүү юмар л нөлөөлж чадах бах та. Бид бүхэн ажил хийх боломжгүй учраас нэг нэгэндээ мэдээлэл зөв түгэх нь л одоо яг уур амьсгалын өөрчлөлтийг хийж чадах зүйлс юм аа. Залуучууд болохоор зэрэг уур амьсгалын өөрчлөлт гэхлээр зэрэг айгүй тийм том хүнд ер нь тийм дийлэгдэх шүү асуудал гэж боддог. Тэгвэл яг үндэ болохоор зэрэг эхлээд асуудлаа мэдэж ойлгоод мэдээлэл аваад хоёрт болохоор зэрэг окей мэдээлэл авчлаа одоо ийм арга хэмжээ хийж болох юм байна гэд шийдлээ гаргаад гуравт болохоор зэрэг шийдэлд оролцоод явбал энэ болохоор зэрэг залуучуудын оролцоог ихсэгдэм байна гэж бид нар ер нь харсан. Тэгэхээр нэг нэгэндээ мэдээлэл солилцохоос л ажил эхлэх байна. Тийм хамгийн түрүүнд мэдээлэлээ зөв одоо аргаар солилцоод хүмүүс ойлгох байдлаар хүргээд тэгж ер нь хамгийн эхэлнэ гэж бодож байгаа. Уур амьсгалын өөрчлөлт ба хот чуулган анхудаага орон нутагт зохион байгуулагдаж, аймаг орон нутгийн төлөөлөл ирээдүйд хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар зөвлөлдөж хэлэлцсэн юм.
Ойрын 5-аас 10 жилийн хугацаанд ногоон байгууламж нэмэгдүүлэх, ногоон орон сууц олноор барих, хог хаягдлынхаа тодорхой хувийг дахин боловсруулж сэргээгдэх эрчим хүчийг ашиглах тал дээр ахиц дэвшил гарч бодит ажил болно гэдгийг чуулганд оролцогчид хэлж байлаа.